Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Сайн мэцхан өрхмөн үзэгчтэй таны мэдхүй хэлээр өрөөтэй Занга ТV-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар хөтлөгчөөр судлаач Бэлгүн, за мөн судлаач Тод миний би хөтлөө явуулахаар одоо сууж байна. За өмнөх удаагийн дугаараар Бэлгүн судлаач бат хоёр маань эртний Египтийн иргэншлийн талаар ярилцсан. За эртний Египт буюу одоо хамгийн өвөрмөц соёлын түүхтэй, за мөн шашны бас их өндөр нөлөөтэй, математикийн бас их гүн хөгжилд оройлж чадсан тийм улсын үе байсан. За энэ удаагийн дугаараар эртний Хятадын иргэншлийн талаар ярилцсанаа. За эртний Хятадын иргэншил болоод энийг ялангуяа одоо маш сонирхолтой үе байх болов уу гэж миний зүгээс бас бодож байна. За эртний Хятад. За нэгдүгürt энэ манай монголчуудын маань өмнөд хөрш, мөнхийн хөрш. Тэгээд Хятадын иргэншлийн он тоолол бол ер нь 5,000 жилийн тэртээ их түүхийг бичсэн. Тэгэхээр энэ хүндрэлтний иргэншилд бол ер нь уугын иргэншил бол ер нь Хятадын иргэншил л дээ. За Аз төвд хөх мөрөн шар мөрний хөвөөгөр иргэншлийн галыг анх асаасан нэгэн ууган үндэстэн бол одоо яхааргүй одоо Нангиадууд одоо Хятадууд гэдэг. Яг хоо ийм юм л да манай өвөг дээдс маань эрт цагт одоо Хятад гэж нэрлэдэг. Нангиад гэж нэрлэдэг байсан. Нангиад. Тийм болохоор зэрэг Нангиадын иргэншил гэвэл их одоо зүв болоо да гэж би үзчихэл байна л да. Яг тэгээд одоо хилээд заншицснараа Хятадын иргэншил гэдэг. За Хятадын иргэншлийн энэ чухал зүйл бол ер нь бол Хятадын нутагт эсрэг сая гаруй жилийн өмнө одоо хүү нэгдлийн хүмүүс амьдарч байсан гэдэг нь одоо археологчид бол баталсан. За тэгээд ер нь одоо хамгийн Юан Маогийн хүн гэдэг нь бол хамгийн анхны хүн. Тэгээд одоо Юан мужийн одоо Юнан мужийн Юан Мао тосхны нутгаас бол олдсон юм. Тийм болохоор зэрэг Юан Маогийн хүн гэж одоо Хятадын энэ иргэншлийн түүхэнд бичигдсэн. За тэгж байтал энэ Шэнси мужаас Лантян гэдэг газраас бас нэгэн одоо буунхан шарил олдсон болохоор зэрэг үүнийг Лантяны хүн гэж тэгж нэрлэж байгаа. Бээжингийн синантроп буюу одоо Бээжин хүн. Одоо Бээжин синантроп одоо тийм ээ Бээжин хүн гэдэг нь бол одоогоос 500,000 жилийн өмнө Бээжингээс баруун өмнө оршиж исэн Жоукоудан гэдэг тосхны ойролцоо агуугаас олдчихсэн. Бээжин хүний олдсон. За энэ бүлгийн хүмүүсийг судалсан чинь Homo sapiens буюу одоо ухаанд хүний дөрийг олсон хоёр үлээрээ явдаг зэвсэг хийж хэрглэж исэн бас гал гаргаж чаддаг байсан гэж судлаачд бол үзэж байгаа л да. За тэгж байтал Яншао Луншаны соёл гэж бас дараад нь гарч ирсэн. За эртний Хятад бол эхийн эрхт ёс, эцгийн эрхт ёс аль аль нь л бас байсан байна. Тэгээд 6,000 жилийн өмнө байсан Яншаогийн соёл нь эхийн эрхт ёсыг эрхэмлж ирсэн байгаа юм. Харин 5,000 жилийн өмнө байсан Луншаны соёл нь эцгийн эрхт ёстой байсан. Одоо зарим үзэгчид маань намайг жаахан шүүмжилж байгаа. Доошоо хараад юм хараад яриад байна гэд. Би бол нэг он тоолол зөрөхгүй тулд альва зүйлийг, альва мэдээллийг буруу зүрүү хүрхэхгүй тулд чадан ядан бас нэг доороо нэг жаахан биччихээ тэмдэглэсэн байгаа шүү. Тэгэд нэг доошоо хараад уншаад байна гэж одоо бас их шүүмжлүүлсэн юм аа. Яагаад вэ гэвэл одоо тийм ээ он тооллол зөрүүлэхгүй гэж би бас тэгж хэлсэн юм. За тэгээд одоо их мөндөд үзэгчд маань хүлцэл өчье уучлаарай. Он тооллын л буруу мэдээ өгж болтгүй юм шүү л гэж би бас дотроо бодоод байгаа юм. За Луншаны соёлын эцгийн эрхт ёсын үед бол одоо чулуугаар зэвсэг хийсэн, шавраар юм хийх аргыг маш хэрглэж исэн, ан агнж исэн, загас өрж исэн. Тэгээд бас газар тариалангаа эрхэлж исэн, мал аж ахуй бас эрхэлж исэн тийм соёл байна. За ингээд эцгийн эрхт ёстой байсан үеийн эц рүү ангийн ялгаа бол ингээд гарч ирчихсэн байна.
За нэгэнт ингээд ангийн ялгаа гараад ирэхээр хятад одоо Төв Азийн тал нутаг дээр ханилгууд үүссэн гэдэг шиг хятадын нутаг дээр аймагуд үүсэж байгаа юм л да. За энэ хан улсын одоо энэ хан биш тэ хань үндэстэн. Хан ус биш зүгээр хан үндэс. Одоогийн хань үндэстэн. Нийт одоо хятадын үндэстний хятад одоо 56 үндэстэн, 55 баг үндэстэн байдаг. Тэгэхээр хан үндэстэн нь 95%-ийг эзэлдэг. Их үндэстэн байгаа юм. За энэ их үндэстэн чинь за энэ том газар нутгаар байгаа энэ иргэншлийн соёлоор салбарсан энэ үндэстэнгүүд чинь хан үндэстнүүд нь бүтэн хуваагаар ярьдаг. Одоо пүтэн хэл гэсэн үг л дээ. Хуваа гэдэг нь хэл гэсэн үг. Тэгэхээр пүтэн хэл. Тийм болохоор хятадын үндэстний төв хэл нь бол пүтэн хуваа болж байгаа. Тэгээ пүтэн хуваа 6 хэлээр ярьж байгаа юм. Пүтэн хуваа, Гуандун хуваа, Миньян хуваа, Сичуан хуваа, Юнан хуваа, Бай хуваа гэдэг юм 6 хэлээр ярьдаг. Хоорондоо бас үл ойлголцох. Нутаг нутгийн аялал гэсэн үг л дээ. Энэ үндэстнүүдийн энэ олон 6 янзын хэлийг ханс бичиг нэгтгэгддэг. Тэгэхээр энэ хань үндэст нь одоо өөрсдийгөө Хуанди болон Янди гэдэг хааны үеэс бид нэр эхэлсэн гэж үзэж байгаа юм л да. Түүхэндээ өөрсдийгөө тэгж бичиж байгаа юм. За манай эртний өмнөх 3 дугаар мянганы дид хагасын үед бид нар бол энэ Хуанди Янди хааны залгамжлагчид юм аа гэж хаанчилжсэн тийм ээ. Энэ Хуанди Янди хааны залгамжлагчид юм аа гэж үзэжсэн байна. За тэгэхээр энэ хоёр эзэн хааны тухай үлгэр дамаг бас их олон тооч гарсан. Хуанди эзэн хааны үед одоо тэрэг, зайв, хувцас, орон гэр, бичиг үсэг бий болсон гэж үзэж байгаа. Тэгээ бараг ер нь тэгээд одоо үлгэр домогтой бүр маш их магтандуулсан. Тэгээд энэ шар мөрний айс ав газраар одоо Шэнси, Шанси, Хөнан, Хэбэ гэсэн мужуудын нутгаар бол одоо амьдарч л байсан юм байна л да. За ингээд зүүн тийш нутгалж байсан аймагуд ном сум хийж исэн. Ийм урлагаар их нэрд гарсан. Одоогийн Шандун мужийн хойд хэсэг, Хэбэ мужийн өмнөд хэсэг, Анху мужийн төв хэсэгт их олон аймагуд нутаглаж байсан. Аажмаар өөрсдөө эзэмшлээ далаа тэнгисийн зүг рүү тэлсэн юм байна. За хөхмөрний айс ав газрын зарим хэсгээр одоогийн Хүбэ, Хунан, Жанси мужийн нутаг дэвсгэрт Мяо гэдэг үндэстэн бусад олон аймагуд нутгалж исэн. За энэ омгийн толгойлогчдын нэг болох Фүси гэдэг хүн загасны торыг анх зохиосон юм байна. Өөрсдийн одоо зохиосон загасны тороор одоо ингээд загас барьдаг, ан агнахад өөрсдийн овог аймгаа бол сургаж байсан. Тэгэхээр тухайн үед алдаршиж байсан овог аймагуудын толгойлогчдын дунд одоо Шэньюн гэдэг хүн бол зүү ёсоор орж байгаа. Тэр үед одоо тэр хүн бол газар хагалахад зориулсан багаж зэвсэг зохиогоод өөрийн ард түмнийг газар хагалж ногоо тарих ажилд бол сургаж байсан юм байна. За тэгэхээр одоо бид нар хэддүгээр 100-д амьдарч байгаа вэ? 21. За тэгвэл манай эртний юу? Манай эртний өмнөх. Манай эртний 21-р зуун тийм ээ. Хятадын түүх манай эртний өмнөхөө 21-р зуунаас 16-р зуун гэж эхэлнэ. За энэ үед бол хятадын түүхэнд Шаус байсан гэж хятадын түүх бичигт тэмдэглэн үлдсэн байгаа. Одоогийн тэр хаваар байсан болоо да гэсэн тийм шар мөрний айс ав газрыг тэмдэглээд байдаг. Яг л энэ улсын газрын зургийг таамгаар гаргаж байгаа. Гэхдээ энэ улсыг зүгээр бичиг дэвтэрт тэмдэглэж үлдээсэн болохоос биш. Тэндээс тэр газар хүртлийг эзэгнэн захирч байжээ гэсэн тийм тэмдэглэл одоо болтол байхгүй. Ямар ч лсэн Шаусаас эхэлж байгаа. Харин дараад нь бол Шан улсын үе гэж эхэлсэн. Манай эртний өмнөх 16-аас 11-р зууны хооронд оршин тогтнож исэн. Шан улсын үе. Түүний дараа Жоо улсын үе үүссэн. За яг хөө тэгээ Жоо чинь дотроо өрөнд Жоо, дорнд Жоо гэж хуваагдж л байсан юм байна. Тэгээ дараад нь Цэн улсын үе үүссэн юм байна. Манай эртний өмнөх 221-ээс 207 оны хооронд оршин тогтносон. За тэгээд дараад нь Хан улс үүссэн. Тэгээд дараад нь Баруун хаан, Зүүн хаан гэж одоо хуваагдж исэн юм байна. Хан улс бол ер нь манай эртний өмнөх 206 онд үүссэн.
Тэгээ манай эртний 25 онд 2 хуваагдсан. Зүүн хан бол 25-аас 200, манай эртний 200 он хүртэл бас орчин тогтносон юм байна. За үүний дараа 3 улсын үе үүссэн. Тэгээд 220-оос зүгээр манай эртний 220-оос 280 он гээд дараад нь Жин улс үүссэн 265-аас 316 он. За тэгээд өрөнд орнд гээд ингээд үүссэн ингээ В улс. Тэгэд үүний дараа өмнөд хойд улс, Суй улс, Тан улс, Таван улс. За Сүн улс, Ля улс, Баруун Сяа улс, Алтан улс, дараад нь Юан улс, Мин улс, Чин улс гээд ингээд үүсгэж ийсэн юм байна. Хятадын одоо энэ олон одоо 5000 жилийн энэ их түүхэнд нь одоо Хятадд маш их юм болно шүү дээ. За тэгэхээр энэ Хятадын энэ иргэншил чинь өөрөө хүн төрлөختөнд хамгийн анх цаасыг үүсгэж гисэн. За цаасыг үүсгээд бусад иргэншлүүд шантаг бичгтэй байсан бол Хятадын иргэншил бол дүрс бичиг буюу зурган бичигтэй байсан. За дараад нь луужин гэж. Тийм биз? Луужин гэж бас нэг гоё юм үүсгэсэн байгаа. Зүгчиг заагч. За тэгэд салют үүсгэжсэн, мөн дайр үүсгэжсэн ч гэдэм үү тийм ээ. Хятадын иргэншил бас шулуухан хэл гэдэг олон зүйлийг бол одоо ер нь бол хүн төрлөختөнд бол бичиж одоо үлдээсэн. Харин энэ хан зүсэг бол түүхэн явцдаа бол нэлээд яаж исэн юм бэ? Шинжлэгдэж явж исэн юм байна. Хятадын соёлд. За тэгээд одоо энэ манай эртний өмнөх 21-ээс 16 дугаар зууны үед Сяа улс оршин тогтнож байсан. За Сяа улсыг үндэслэгч нь болохоор зэрэг Юэ гэдэг хүн анхны хаан болж өөрийнхөө улсыг одоо өөрийн хүү Цид залгамжлуулснаар Хятадын эзэн хааны үе залгамжлах ёс тогтсон түүхэн дүүнийг дайнасти гинэ. За тэгэхээр ингэж байгаа. Чи одоо яг асуух гэж байгаа асуулт чи би мэдэж байна. Бусад улсад яагаад импер, kingdom гэж бичиж байгаа юм бэ? Зөвхөн Хятадын түүхэн дээр dynasty гэдэг үг ороод ирэх юм аа гэдэг. Тэгэхээр ийм байгаа юм. Dynasty, англиар dynasty, орсоор dynaст гэдэг. Энэ угсаа залгамжлах хаан төр гэсэн үг. Өөрийн нэрээр чи хаан ус, чи нэг хаан тусыг байгуулчлаа. Тодын хаан тус гэдэг. Нэрлэчихгүй юу? Тэгээд 15 жил захирж исэн чинь Тод хааны 15 дугаар он гэдэг ингээд явдаг. Он тоолно. Он тоолно. Гэж байтал хүүчин залгамжлаа. За Тодын хинч гэдэг. Тэр хааны 20 хэд дугаар он гэдэг. Тэр хаан өөрийн он тооллоор ингээд яваад байгаа. Энийг dynaст гэж байгаа. Гэтэл Англид бол яаж ийн Догшин Эдуардын хаанчлалын тэдгээр он гэж байхгүй шүү дээ. Тэдээс тэдэн онд хаан Эдуард хаан хаанчилж исэн юм аа гэл. Францад тэдээс тэдгээр онд бол Филипп хаан хаанчилж исэн юм аа ч гэдэг юм уу. Туркд бол тэдээс тэдэн хооронд Сулейман султан байлаа гэж ярьж байгаа бол нөгөө тэр хааны одоо хүүхдийнх нь нэрээр ингээд эцгээс хүүд өв залгамжилсан эцгийн эрхт ёсны ингэж явсан болохоор үүнийг dynasty гинэ. Dynaст. Одоо үе залгамжлах ёс. Үүнийг dynasty гинэ гэдэг юм уу те. Хаан төрийн үе залгамжлах ёс. За энэ Сяа улсын үед хотыг хүрээлүүлэн хэрэм барьдаг, цэргийг зохион байгуулдаг, шорон гиндан барьдаг, эрүүгийн хууль гаргах ажлууд бүр хийгдэжсэн гэсэн тийм баримт байна. Энэ одоо манай эртний өмнөх 21-р зуунд л хийгээд байгаа асуудал шүү дээ. Тийм биз? За Сяа улс нь Хятадын түүхэн дэх анхны боолын нийгэмтэй улсыг бас бий болгосон. Ажаад байхад энэ Египет, Грек Ромч гэдэг юм уу? Хятад энтэгч гэдэг юм уу? Энэ суурьшмал иргэншлүүд их боолын нийгэмтэй, боол эзэмших ёстой байсан. Нүүдэлчдэд бол байгаагүй. Боолоо захираад янз янз юм хийж явах ер нь завж байгаа зүгээр албад, зарц, аягч, шивгч одоо барлаг тийм маягаар байсан бол нэг айхтар ингэтлэх боол моолын бол байгаагүй. Ромын эзэнт гүрний талаар, Ромын иргэншлийн талаар хоёлоо утахгүй ярина. Энэ он таллаа хөөж явж хагаад Ром бол бүр гладиаторын бүр тэмцээн зохиох бүр боол эзэмшихийг бүр дээд зэгтэн тултал нь хөгжүүлж исэн байгаа шүү дээ. Ямар ч лсэн энэ суурьшмал ард түмэн суурьшмал иргэншил бол боолын нийгмийг бол байгуулсан, боолын нийгмийг бол туулдаг. Жам нь л юм байна.
Тэгэхээр энэ боолын нийгэмтэй ус байсан сайн усын сүүлчийн хаан Зий гэдэг хүн маш харгас хүн байсан байна. Харгас догшин. Нэг талаараа бас их харгас догшин байхгүй бол одоо хинч захирагдах вэ. Тэгэхээр энэ хүн бол одоо ард түмний дургуутслыг их хүргэжсэн. Ингээд бослог гаргаад хаан ширээнээс нь түлхэн унгаагаад Шан Ин гэдэг хүн өөрөө хаан болсон. Ингээд манай эртний өмнөхөө 16-аас 11-р зууны үед байгуулсан усаа Шан ус гэж нэрлэсэн. Одоо өөрийнх нь нэрээр нээлсэн байх нь шүү дээ. За энэ Шангийн улсын үед бол хөдөө аж ахуй, мал аж ахуй түргэн хурдсдаа бас хөгжүүлж исэн юм байна. Торг хийх ажилд ихээхэн хөгжиж исэн байна. За хүрлээр юм хийдэг, хөрс сав суулга болон яст мэлхийний хуйг тэгээд амьтны арьсан дээр бичих явдал бол их түгээмэл байсан байна. За тэр үеийн түүхийн их сурвалжаас үсгэд боолтоо байсан ч бас батлагдчих байгаа. За энэ Шан улсыг одоо мөхсний дараа Жоо улс манайрны өмнөх 1100-аас 770 онд байгуулагдсан Өрнөд Жоо улс нь бас боолын л нийгэмтэй байсан. За тэр үеийн хөрөл сав суулгах бичсэн дээр бол одоо шүлэглэлт ном буюу Шизийн, зурхаат ном буюу Ийзийн энэ болтноос үсгэд Жоо улс нийгмийн хувьд хөгжиж байсан хөдөө аж ахуй газар тариалангийн багаж зэвсгийг нэлээн шинжилж боловсронгуй болгосон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бол ахиц гаргасан соёлын хувьд ч гэсэн Шан улсыг бодвол нэлээд ахицтай Өрнөд Жоо улсын үед түүхийн бүтээлүүд бий болсон. Тэгээд Хятадын түүхийн эцэг алдарт нэгэн хүн байгаа. Сима Чэн. За Сима Чэн бол одоо шүлэглэлт ном буюу Шизийнэ бичсэн Хятадын хамгийн эртний яруу найргийг одоо энэ бол бүтээлнэ. За шүлэглэлт номд 305 шүлгийн ихэнх нь Жоо улсын үед бол зохиогдож байсан байна. Энэ Сима Чэн бол ер нь маш мундаг Хятадын түүхийн эцэг ер нь их мундаг хүн шүү. Сима Чэний тухай бол ер нь бол нарийн тодорхой бас ингээд ярих юм бол Жоо улс Өрнөд Жоо улс, Дорнод Жоо улс гэж хуваагдаад ингээд мэдээж хэрэг эзэнт гүрний тавилангийн дагуу бас байхгүй болсон байгаа юм. Тэгэхээр ер нь чамд Жоо улсын талаар ямар судалгаа байна? За ер нь эртний Хятадын иргэншлүүдэд дийлнэх хэрэгэлдэг байсан аж ахуй нь бол дандаа газар тариал яваад байгаа. Энэ газар тариаланд Хятадын гол одоо усны их ундраг нь бол мэдээж шар мөрөн. Энэ шар мөрөн ерөөсөө нэг л зовлонтой. Хятадын үе үеийн одоо иргэншлүүд дандаа нэг туулдаг нэг зовлон бол юусан маш их үерлдэг. Айгуу зовлонтой тэр нь дандаа үерлэнэ. Тэгээд төмөн зовлонгийн мөрөн гэж нэрлэж байгаа. Тэгээд ер нь энэ зарим түүхийн материалуудыг нэгээд үзэхээр үндсэндээ Жоо улсын бичвэрт нэг юм байгаад байгаа. Тэр нь бол үндсэндээ нөгөө нүүдэлчдийн талаар нэг юм бичээд үлдээс. Тэгэхээр би бас тэрийг хараад энэ одоо Хятадын иргэншлийн түүхэнд бичигдсэн монголчуудын баг анхны бичвэр юм уу да гэж нэг хараад болтгоо. Тэ. Тэгээ ер нь бол одоо энэ үе үеийн Хятадын династийн нартны толгомдтой ганцхан асуудал нь ер нь нэг монголчууд орж ирэл юу ч бужигнуулаад гараа явдаг, орж ирээд бужигнуулаад гараа явдаг. Нэг тиймэрхүү өвмөц одоо түүхийн давтамжууд бас энэ Жоо улс дээр бас эхлээл үе үед бол ер нь байсан болж таад байна. Тийм. Ер нь Төв Азийн нүүдэлчид чинь байнга урд зүг рүүгээ, урд хөрш рүүгээ, тариачаар төмн рүүгээ дайрж уулгалдаг байсан. Тэгэхээр би одоо хэлж байгаа юм л да. Үүссэн цагаас эхлээл хойд зүгийн нүүдэлчдийн талаар бас их биш тэмдэглээд байгаа. Тэгэхээр энэ Монголын өвөг дээдс буюу Төв Азийн нүүдэлчдийн өвөг дээдс бол эртнээсээ л бас зоож л байсан л байгаа байхгүй. Тэгээд Жоо улс дээр бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр Хятадын түүхэнд хамгийн одоо алтан үе буюу философи мандаж бодорч байгаа шүү дээ. Тэ. Жоо улсын үед бол их сонирхолтой зүйл нь нөгөө маш олон удаагийн нөгөө хот тосгодуудтай за тэдгээр нь хооронд ямар нэгэн байдлаар авцалт нь, өрсөлт нь эсвэл одоо маргалдах үе гардаг. За тэгээд энэ болгоноос болоод дайн байлдааны асуудлууд бас үе гарч ирдэг. Тэм учраас нөгөө алдартай Сунцзигийн гаргасан дайт хурлагийн философи. Тэ сүнз. Тийм, сүнзийн гаргасан дайт хурлагийн философийн үед баг үүсч гарч ирж байсан үе гэж гарч ирдэг. За мэдээч бол бидний сайн мэдих Күнзийн философи мөн тухайн үед гарч ирж байсан. За дайт хурлагийн дээр их сонирхолтой зүйлүүд нь юу вэ гэхээр нөгөө дайтахгүй байх нь өөрөө баг
хамгийн чухал зүйл гэж тайлбарлаад байгаа шүү Тий. дээ. Тэг ямар нэгэн байлдаан хийлгүүгээр ялтанд хүрнэ гэдэг бол энэ бол өөрөө төгс ялт юм аа гэд ярьж байгаа. За мөн дээрээс нь Жоо улсын түүхэн дээр таны түрүү ярьсан нөгөө Шижин буюу нөгөө ямар Шижин гэдэг чинь шүлгэлэлт ном. Тий, шүлгэлт ном. Энэ номыг нэлээд сонирхол төрөөд тий та нэг ярьж өгчээсэн доо. Тий яг яадаг ном дүрслэл нь юу гэдэг. Тий. Шүлгэлэлт ном. Гэхдээ яг энэ яруу найргийн л одоо том бүтээл шүү дээ. Бас сонирхолтой биш магадгүй. Тий одоо салхи хагалсан. Энэ шүлгэлэлт номыг одоо яг унших юм бол бас их уярмаар шүү дээ. Их сайхан бичдэг шүү дээ. Симачаны үгүй тэр толгооноос яаж тийм сайхан уран яруу юм гарч ич чадчихна гэмээр л байдгийн. Тэгээд энэ өөрөө Шизийн шүлгэлэлт номоо биччихсэн. Тэгээд бас одоо юу шүү дээ. Ийзийн 6-т номоо бас гаргаж ирсэн. Тэгэхээр энэ 6 судлал астрологи гэдэг чинь бас л эртний хятадд ингээл одоо үүсчил байсан том охон баримт гарч ирж шүү дээ. Ер нь их том эргэн шилэлтэй. За тэгэд мэдээж Жоо улс мөхөд дараад нь хавар намрын улс үүссэн. Чүнтэн гэж байгаа байхгүй. За энэ бол энэ түүхэнд бол үүнийг дайнч усын үе гэж одоо байлдаанч усын үе гэж бас бичдэг. Хавар намар буюу дайнч. Манай эртний өмнөх 770 онд Жоо улс руу Чуанрун овгийнхэн довтлсноос болоод Жоо одоо Хаозинээс одоогийн Шинси мужийн Сиан хот руу тэгээд Луо буюу Хинан мужийн Люан хот руу нийслэлээ бол одоо шилжүүлжсэн тийм баримт байна. Одоо эн чинь довтлохоноос л одоо зүхтж байгаа юм л да. Тэгээд Дорн Жоо улсын үе бол 700 манай эртний өмнөх 770-аас 476 хүртэл одоо орчин тогтнож одоо хавар намрын үе тэгээд манай эртний өмнөх 475-аас 221 он хүртэл байлдаанч улсын үе гэсэн хоёр үед ингээд хуваагдчихж байгаа. За боолын нийгэм задарч унаад тэгээд төмөр хайлуулж төмөр идэл хэрэглэж одоо төмрөө хэрэглэж төмөр боловсруулж эхэллээ. Тэгээд технологи нь одоо боловсруулаад сүх анжис бүр сэлэм жад одоо бүр одоо зэвсгээ сайжруулж байгаа. Төмрөөр байлдвал хөрлөөр байлдж байгаа хөрөл зэвсэгтэй хүнийг бол дорн удраа шүү. За тэгээд мөн одоо тэгээд өхөр хөллөж газар хагалж исэн байна. За хавар намар болон байлдаанч улсын үед одоо боолын нийгэм феодалын нийгмээр одоо харин солигдсон. Тийм түүхтэй. Феодалын нийгэм рүү орж эхэлж штэ. За энэ хавар намар улсын үед 140 гаруй жижиг улсууд байсан. Дандаа л хоорондоо байлддаг. Тийм болохоор байлдаад байдаг гэсэн болохоор байлдаанч ус. Тэгээд цаг уурны ахтай тэр хавар намар болохоор л хоорондоо байлдчихдаг л нэг тийм. Гэхдээ хятадын нутагтаа ер нь хойд хэсгэрэл өвөл гэж ягаал гэсэн өмнөд нутгаараа бол ер нь өвөл нэх болохгүй шүү. Борооны удирдалтаа л байдаг шүү дээ. За тэгээд цин бол одоо ци улс, чуу улс, ян улс, хан улс, жаа улс, вэ улс, цин гэсэн 7 ус үлдсэн. Нөгөө 140 чинь хоорондоо шавхаа үтсээр гаад 7 олонлоо шударж гарч ирж штт. Би энийг нэгтгээд. За ингээд ээлжилж би энийг нэгтсээр байгаа 7-аа үлдсэн. За одоо 7-оос хин шавхаа өцөх байна. За ингээд энэ хоорондоо байнга байлдаад эхэлсэн бол. Ерөөсөө ингээд байлдаад байсан. Түүхэндээ. Тэгэхээр энэ жижиг 7 улсын тулдаантай цаг үеийг байлдаанч улсын цаг үе гэж хятадын түүхэнд бол тэмдэглэгдсэн байна. Харин яг энэ хавар намар улсын үед эртний агуу их хятадын гүн ухаантан манай эртний өмнөх 551 онд Күнз одоогийн Шандуу мужид төрсөн. Күнз гэдэг мундаг хүн. За тэгээд 551-аас 479 оны хооронд амьдарч байсан. За Күнз бол хавар намар буюу Чүнцю гэдэг тэмдэглэлээс гадна арчлалт ном, Шаожин, засагт ном, Шүүжин, ёслолт ном, Лижи, шүлгэлэлт ном, 6-т ном буюу ийзэн зэргийг сонгодог зохиолуудыг өөрөө хянан тохиолдуулж ирсэн. Одоо редакторлж ирсэн хүн гэхүү дээ. За амьдралынхаа ихэнхийг хуваараа хичээл зааж өнгөрүүлсэн олон хүмүүст очиж одоо багшийн ажлыг хийж явсан, сургаал айлдж исэн. За тэгээд боловсролыг зөвхөн нийгмийн дээд давхаргийнхан эзэмшиж байсан. Эзэмшигч ёстой. За ийм хүрээнээс гаргаж олонний хүртэл болгоё гэж ингэж бодож ирсэн.
За тэгээд күнз 3000 гаруй хүнд ном зааж боловсрол олгосны 72 нь бол нэрд гарсан. Улс төрийн хүрээнд күнз язгууртнуудын үе залгамжлуулан дамжуулж захирах зарчмыг баримталжсэн. Улсын орныг удирдахад, тогтвортой байлгахад эрхэм хүндэт күн багш минь та ямар бодолтой байна гэхэд хаант минь хаан нь хаан шиг түшмэд нь түшмэд шиг харин эцэг нь эцэг шиг хүүн хүү шиг байвал жахалтай гэж хэлжсэн байна. Тэгэхэр чин юу гэсэн үг вэ? Зүгээр бити ингээд одоо дээшигээ хараад бити шунаад ингээ ягаад хаан бол хаан шиг л бай. Түшмэл бол тэгэл би түшмэдээ хаанда захирагдъя л гэж байж бити тэгээд одоо би хаан болно ч гэдэг юм ингээд ингээл тий төрийн самун үүсгэх гэдэг байр байранда байгаараа л гэсэн тийм сургаалыг одоо өөрөө хаанда зөвлөж исэн байх нь. Ер нь бол күнзийн суртал, күнзийн философиг ер нь ойлгоход хэцүүч гэсэн өнөөгийн ер нь бол үе үеийн хятадын ард түмний бас үзэл санаа шүү дээ. Күнз шашин номлогч биш ээ. Күнз бол философч юм аа. За тэгэхээр бас нэг гүн ухаатан мэндэлсэн хятад. За энэ бол Моци буюу Моди. Моци манай эртний өмнөх 468-аас 376 оны хооронд амьдарч ирсэн. Тэгэхдээ 478-аас 400 оны хооронд ч амьдарсан гэж бас үзээд байна. Күнз улсыг удирдах гол зарчмыг бол ёслол үйлдэх журмыг чанд сахиж хүмүүнлэг байх явдал юм аа гэж сургаж ирсэн бол Моци бүхнийг хайрлаач гэсэн зарчмыг баримталж ирсэн байна. За тэгээд энэ ёслол үйлдэхийн төдийлөн ач холбогдолтой наадах чинь тохирохгүй гэж күнзтэй их маргадаг. За Моци засгийн газрыг бүрдүүлэхдээ баян чинээлэг цол хэрмгийг харгалзан үзэж болохгүй. Харин ч эсэргүүцэж байх хэрэгтэй. Авиастай хүм тэрч бүхэл тариачинч өндөр албан тушаал хашиж болох тухай өөрөө сургасан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл зэрэг дэвэ болооч. Жирийн тариачин ч гэсэн бас төр дэвшиж болно шүү дээ. Буюу хамгийн анхны хятадын түүхэнд ардчилсан. Тэ мэ? Бас мөн бүгд найрамдах засаглалыг бас их зөгнөөд байсан болол та. Моци бол ер нь маш их тийм тэр язгуур ухсаа гарал ухсаа хинт чамаагүй. Чи авьяаста, чи чадвартай, чи мундаг бол тэрүүгээрээ гарах ёстой. Хаа мундаг байж болно. Хааны хүү усан тэнийг ойл яах юм бэ? Түшмэл сайн байж болно. Түшмэлийн дараа болж байгаа тэр түшмэлийн хүү сайн биш муу хүн байвал яах юм бэ? Тэгэхээр эрдэм чадалтайнууд нь дэвшиж байсан нь төрд гарч байсан нь хамгийн зөвөө гэж Моци өөрөө энэ саналаа хамгийн түрүүд хэлж ирсэн. Гэж одоо Хидооны үед нэг ардчилсан юм яриад хэлчихвэн ч одоо. Нэг эрдэнийх байгууз. За тэгээд гүн ухаантны хүрээнд мэд одоо тэ гүн ухаан философи гэдгийг бол зүгээр нэг үгээлэх юм бол ард түмний дунд тараая. Бити ихэс дээдс гэсэн юмнуудын дунд байлгаад байгаа чи. Нийтээр нь гэгэрүүлээ гэж Моци үзчихсэн. За яг тэр үед бас л нэг гүн ухаан бас гарсан. Энэ яагаад вэ гэвэл ардчилсан юм яриад хүний оюун ухааныг дээдлээд хувь хүний одоо чадамж тал руу хандаад эхлэхээр эндээ нэргэншлээс чинь бас их мундаг суу тухаантан мэрэгдүүд философчд бол төрнө. Тэгж байтал одоо бомбын шашныг сургаал гарч ирсэн. Хятадаар даосизм. Даоизм. За энэ үндслэгч нь бол Лаоци буюу Лиер гэдэг хүн. За ер нь бол шулуухан хэлэхэд бурхан болон дээд тэнгэрл юмыг захирдаг гэсэн уламжлалт үзлийг шууд өөрөө хаалчихсан. Ингэдэггүй юм аа. Орон зай цаг хугацаанаас шалхаалахгүйгээр бүхнийг удирддаг сэтгэл санааны эхлэл ямарваа нэгэн үзэгдэл ямар ч хүчирхийлгүйгээр өөрөө зогцсон хувирч өөрчлөгдөж байдаг юм аа гэж хэлсэн. Нэгсэндээ ямар ч жамаараа явсан байхгүй. Чи хаан болохоор л хүчтэй, энэ тариачин болохоор хүчгүй гэсэн юм бол байхгүй. Зүгээр бүх юм хувь тавилантай. Яах гэж төрсөн бэ? Хувь тавилантай. Яах гэж бүтээдэг вэ? Хувь тавилантай. Өвдөж зовж гин үү? Хувь тавилантай. Мандаж гялалцж байна уу? Бас л хувь тавилантай. Ер нь бол цаанаасаа хувь тавилангаараа хүн өөрөө бүтээж амьдрдаг юм а гэдгийг Лаоци болоо сургаж ирсэн байна. За яг энэ үед одоо улс төрийн радикал хүчнийхэн одоо шинжлэгч нар гарч ирж байна шүү дээ. Энэ одоо сууд философчд гараад ирэхээр. За
легистүүд буюу хуулийн сурталтнууд одоо бас гарч ирж байна. Энэ радикалууд легистүүд хоорондоо яг энэ үед бол хятадд одоо хоорондоо их маргалддаг, зөрчилддөг байсан байна. За тэгээд хуулийн сурталтан буюу легистүүдийг одоо фазианууд гэж нэрлэдэг байсан. За хуулийн сурталтны нэрд гарсан толгойлогч Хан Фэйзи манай эртний өмнөх хэдэн онд төрсөн тодорхойгүй байна. Одоо харин 233 онд л нас орсон юм байна. Түүхэн үйл явдлын хөгжлийг авч үзсэн түүхийн айлч үе өмнөх үеэ бодвол илүү хөгжсөн байдаг юм а гэж шууд хэлсэн. Энэ одоо бас л үнэн хэлж. Төр баригч нь хууль, тактик, эрх мэдэл гэсэн гурван зүйлийн тусламжтайгаар төрийг удирдах ёстой гэж үзэжсэн байна. Сонир байгаа шүү. Хууль, тактик, эрх мэдэл гэсэн гурван зүйл гэж хэлж шít. Ийм тусламжтайгаар л төрийг барьдаг юм а гэж хэлж ирсэн. Хаан ганцаараа заларчаа дураараа дуртай яриад байдг юм а, дуртай үг нь яваад байдг юм а гэсэн. Энийг бол Хан Фэйзи бол хэлж ирсэн байна. За тийм болохоор зэрэг ихэнх хуулийн сурталтнууд хуучин боолын нийгмийн ёс журмыг хамгаалагч хуучин сүг үзэлтнүүд эсэргүүцээд Хан Фэйзийг бол алсан байна. За тэгээд хавар намар болсон байлдаанч улсын үед Цой Юан хэмээх алдарт яруу найрагч гарч ирсэн. За түүний уянгийн шүлэглэл бичигдсэн тэр бол Лиса буюу гансарлаа сан гэж ярих вэ. Энэ бол үнэхээр агуу бүтээл. Би энийг бас нэг уншиж ирсэн. За тэгээд Чуугийн бадгууд буюу Чуци. За ийм алдарт зохиолууд. Тэгээд дууны ном зэргийг энэ хүн гаргаж ирсэн байна. Цой Юан гаргаж ирсэн байна. Тэр чинь энэ байлдаанч улсын үед өстой нэрэ хоорондоо алцаад үзэлцчихсэн хэрнээ мөнч сайхан философууд бас үүсэж мэрэгд бас их мэдлж ижлтэй. Юмч бас их сони юм. Үнэхээр ийм амар дайн ширүүн байлдаантай байхад бас л ийм хүмүүс гарч иж сургаалаа альтжил байсан байна. За одоо дараад нь байлдаанч улсуудыг энэ 7 улсуудыг бүгдийг дийлээд бүгдийг нь өстой нэрэ цусыг халиад бүгдийг өөрийнхөө гарт зангидсан нэгэн хүн гарч ирсэн нь Цэн улс. Цэн улсын хаан буюу Цэн Ши Хуанди. За энэ Хятад яг энэ үед одоо 2000 гаруй жилийн феодалын нийгмийг одоо аль бие ёсоор тогтоосон. 20 зууны түүхтэй феодалын уламжлалт ёс одоо ингээд Цэн Ши Хуанди бол суурийн тавьж байгаа. Байлдаанч улсын үеэс зүүн хаан улсыг үеийг хүртэл 700 жилийн туршид энэ феодалын нийгэм чинь баг багаар бүрлдээл байсан. Ингээд Цэн Ши хаан одоо нэгтгсэн. Цэн улсын анхны хаан Цэн Ши хаан манай эртний өмнөх 221 онд байлдаанч улсуудын хоорондын дайн дажныг эцэс болгоод Хятадын түүхэнд анх удаага нэгдсэн феодалын төвлөрсөн улсыг байгуулсан. За тэр үеийн феодалын газар эзэмшил бий болсон юм байна. Харилцаа холбоог сайжруулсан, мөнгөний болон хэмжүүрийн нэгдсэн системүүдийг бий болгосон. Бүр мөнгөний гэж шүү дээ. Энэ одоо мөнгөний асуудал гарч ирж шүү дээ. За тэгээд энэ бүхэн феодализм хөгжихэд бол түлхэц болсон. За олон зуун тариачдын хүч хөдөлмөрөөр янз бүрийн барилга байшин, хааны ордон, буунхан зэргийг бариулж исэн. За ингээд Хятадын хөлийг хойд зүгийн нүүдэлчдээс хамгаалах зорилгоор төмөн газрын цагаан хэрмийг байгуулан, зааглан тогтоо. За одоо эн чинь цагаан хэрмийг одоо босгож байгаа хүн шүү дээ. За энэ нийслэл нь одоогийн Шианхот энэ урагшаага Сичуанаас урагшаага байгаа. Тийм. Шианх хотод нийслэлээ тавьсан байсан. Тийм болохоор зэрэг сүүлд 1000 цэргийн буш буюу Бимаяон олдчихсан шүү дээ. Тийм. Ичэнэс нэг алдартай шайл байгаа шүү дээ. Тэгээд хамгийн гол нь цэрэг болгоны царай өөр, хоёрд дуулга ондоо, нурууны биеийн харьцаа бас пропорц ондоо. Тэгээд морд болгон бас өөр байсан. Их сонио. Тэр чин энэ хүн чинь бас Цэн Ши хаанд чинь бас харгас тогшин ийм хаан байсан л да. За яг тэгээд Цэн Ши хаантай холбоотой зөндөөл олон уран сайхны кино, зөндөөл олон тууж зохиол байдаг л да. Магтандуулсан. За яг нэмж хэлэхэд би нэг Баатар гэдэг кино нэг ярьж ирсэн киноны сугаар тийм. Энэ бол Цэн Ши хаандын тухай бас гарч ирсэн юм аа гэд. За тэгээд энэ цагаан ярмыг байгуулан тэгээд тариачдыг хайр найраггүй бол одоо ажиллаж, мөлжиж, хэрцгийгээр даралж байсан. Тэгээд
тариачдын бослол гаргах хүргэжсэн. Тэгэхээр чинь энэ Цин Ши Хуанди, Ву Дэ Хуанди, Хо Дэ Хуанди хэмээх 3 аав хүү ач гэсэн 3 хааны гараар дамжсан. Ингээд төмөн бээрийн цагаан хэрэм одоо баригдчихжээ шүү дээ. Одоогийн Боха тэнгисээс лоб нур хүрсэн. Маш урт. Дэлхийн 1 номерын уран барилгын нэг, дэлхийн гайхамшигт уран барилгуудын нэг, сансраас ч харагддаг. Тэгээд одоо бас дэлхийн хамгийн 1 номерын тухайн үеийн security system. Энэ хойд зүгийн нүүдэлчдээс л хамгаалахын тулд хүнүүчүүд дайраад болж өгдөг. Хүнүүгүрэн үүсчээд модон шаниугийн цэрэг дайраад болж өгдөг. За бүр түүхэндээ бүр энэ Хятадын одоо хамгийн анхны хан улс биш одоо энэ Цин улсын үеийн одоо энэ юу байгаа шүү дээ. Хүнүүгүрэнтэй бүр дайтаад арай гэж нэг тогтоож исэн. Цагаан ирмэ барьчаад ингэжсэн үе байгаа. За тэгээд тариачдын бослог харин их удаа дараа гарч ирсэн. Тийм болохоор манай эртний өмнөх 209 онд Чэнжэн Вангуанаар өдөр дуусан тариачдын зэвсдэг бослог гараад тэгээд 2 жилийн дараа бас дарагдчихсэн. Цин Ши Хуан хэцгэлэн дарж ирсэн юм байна. За манай эртний өмнөх 206 онд тариачдын бослогын удирдагчдын нэг Лю Бан улс орноо нэгтгэхэд Цин улсын сүүлчийн хааныг цавчиж ялаад хан гэдэг улсаа байгуулсан. За ингээд хан улсын одоо эхний үед газар тариалан гар үйлдвэрлэл маш сайн хөгжсөн, усчуулах систем, барилга байгууламжаа барьж эхэлсэн байна. Усчуулах систем гэдэг чинь бас их чухал юм байгаа шүү. Усчуулах систем энтриг. За дотоод ба гадаад худалдаа харилцаагаа хөгжүүлж эхэлсэн. За одоо нэг торгоны замыг эхэлж байгаа. Тий. Шианаас юу хүртэл Ром, Шианаас Дамаск хүртэл. Дамаскаас Ром, Венец хүртэл торгоны зам салбарлаж байгаа шүү дээ. Бүх зам Ром. Тэгэхээр чинь энэ хан улсын үед алс зүгт Ром гэж бас нэг гүрэн байгаа гэдгийг торгоны замаараа мэдээлж л байсан. Энэ чинь одоо тусдаа хаалга хаацгаацсан байгаагүй шүү дээ. Худалдаачдын одоо тусламжаарч гэдэг юм уу те? Жинчдийн тусламжтаарч гэдэг юм уу? Торгоны замыг одоо хөгжүүлж исэн. За тэгэхэр чин торг очиж худалдаа арилжаа хийдэг. Энэ торгыг яаж хийдгийг нууцл хинтж бүү зааж өг гэсэн тийм тушаал ирсэн байна. Ер нь торгоныхаа нууцаа алдахгүй. Энэ нэг хүр хорхоо яшил модны тэр хүр хорхоо биш үү? Тэрнийг үржүүлж ягаад хүр хорхоон шүлсээр танаж хийж байгаа юм байна л да. Тэгэхэр чин зэрэг айгүй хөдөлмөр ордог юм байна. Маш их цаг ордог. Өдөр сар хөрөлцдөг. За тэгээд ингэж их хөдөлмөр ордог болохоор зэрэг торгыг их үнэтэй бодолтой болдог. Торг маань өөрөө халуунт сэрүүн. За тэгээд хөлөрөхөд одоо хөлсийг маш хурдан одоо нэвчээчдэг. Тэ сэрвээчдэг. Тэгээд хэр буртаг тогтдоггүй гэх мэт торгоны сайн чанарууд бол байгаа шүү дээ. За тэгээд хаан улсын нийслэл болохоор зэрэг одоо энэ нийслэлийн одоо Чанан гэдэг бомбтын зэрэгцээ Юан Нанан гэсэн худалдааны хөгжлийн төвүүд дагаад хөгжсөн. За энэ сүүлийн жилүүдэд нь бол мэдээж зэрэг зөрчил хурцтаж цагаан одоо нэг тариачдын бослого гарч исэн. Манай эртний 17-оос 18 онд ногоон айн бослого буюу улаан хөмсгтий бослого. За яг энэ хан улсын үед бол ер нь бол гарсан юм байна. Ер нь бол тэгээд манай эртний 25 онд одоо хан улсын одоо төр баригчд одоо хоорондоо хуваагдчихсан. Тэгвэл ийм байгаа. Нийтийн тооллын өмнөх гэж байгаа. Манай эртний өмнөх 198 онд хүнүүгүрэнтэй хамгийн анх дипломат харилцаа тогтоож ирсэн. Үл довтлох. Тэгээд ер нь ядуу улстай буураа улстай хинч дипломат харилцаа тогтоодгүй. Өөртөөгөө ин зэрэгцсэн улстай дипломат харилцаа тогтоодیں۔ Мөн өөрөөсөө илүү хүчрхэг улстай. Яа харахгүй хүнүүчүүдтэй зодуулаад болж өгөхгүй болохоор зэрэг арай гэж нэг ийхэн гэрээ байгуулъя гээд цагаан эрмээс хоошоо ном агсагчдын нутагт тул шаниуд захирагдана. Цагаан эрмээс урагшаага бүс малгаатны нутагт тул надад захирагдана. Хүнүүгүрэн хан улс хоёр мөр зэрэгцэн хүчрхэг найрсаг нөхөд хөрш усад билээ гэсэн тийм хамгийн анхны одоо дипломат гэрээгээ байгуулж шээ. Хаан улсын үед.
Яг энэ хүмүүд эцс маань бас л зүгээр байхгүй л дээ. Бас ер нь тийм л байсан. За тэгээд манай эртний 25 онд одоо хаан улсын төр баригчдын удам томоохон язгууртан феодал юусуу тариачдын бослохын игнэнд шургаад орсон юм байна. Тэгээд хаан улсыг одоо сөнөөгөөд харин зүүн хаан улсыг гаргаж ирсэн юм байна. За ингээд зүүн хаан улсын нийслэл бол зөвхөн Луаян гэж хотыг бий болгоод Чананаас одоо зүүн тийшээ шилжүүлж ирсэн юм байна. Нийслэлээ. Ингээд зүүн хаан тулсын феодалын нийгэм эдийн засаг хөгжиж исэн ч гэсэн ангийн зөрчил хурцтлаар л байсан. Дахин сэргээх гээд байхад л чадахгүй. Ингээд манай эртний өмнөх 184 онд бомбын шашны төлөөлөгч Занзигаар өдөрдүүлсэн. Ах トゥ Чича нарын удаалуулсан. Шаралчуутны бослого. Түүхэнд гэж гарч ирсэн. За ингээд зүүн хаан улсын эсрэг гаргаж одоо энэ 20 жил үргэлжилсэн бослого гэж байгаа. Шаралчуут. Толгоогоо шар давгаар бооцсон одоо өөрийнхөө талыг таних тулд ингэж одоо байлдж исэн. Хөсөг тэрэгч гэдэг юм уу сүүх тэрэг рүү дайрдаг. Ийм байсан маш сайн зохион байгуулалттай ийм байсан юм байна. За тэгээд энэ хаан улсыг доройтуулсан. Тэгэд ингээд мөхөөд 3 ус байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. За ер нь хаан улсын үед одоо соёл шинжлэх ухаан бол маш сайн хөгжсөн. За энэ нэрт түүхч Сяма Цяны түүхийн тэмдэглэл одоо тийм ээ энэ хаан улсын түүхийн тэмдэглэлд бүрэн түүхийн он дарааллын журмыг баримтлан гаргаж ирсэн юм байна. Тэгэд энэ үед одоо Хятадд торгон нийтлэл дэлхийд нарт гарсан баруун хаан улсын үед бол албан ёсоор цаасыг үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр энэ Хятадын энэ эртний улсууд хэдийгээр дайн байлтаатай хэцүү байсан ч гэсэн асуудал бол ер нь бол гарч ирж байгаа биз. Маш их дэвшил бас их гарч ирж байсан. Хаан улсын талаар чамд ер нь ямар судалгаа байна? За тэгэхээр нөгөө эртний үеийн Хятадын түүхүүдийг ингээд эргээ харахад ер нь эдгээр юм эдийн засгийн хувьд айгүй мундаг газар тариалан мундаг хөгжсөн. Гар урлын хувьд ч гэсэн бас нэлээд өндөр дэвшилттэй байж байгаа. Эдгээрээс бас нэг ажиглах хэрэгтэй зүйл нь юу байгаа вэ гэхээр энэ шашин философи үнэт зүйл нийгмийн үнэт зүйл нь юу байсан юм бэ? Эдгээрийг ингээд харахаар ер нь бол эртний хятадууд бол өвөг эцгүүдийг шүтдэг болж тараад байна. Өвөг эцгүүдээ. За миний өмнөх үеийн өвөг эцгүүд маань орчин цагийн бидний бас аврал энерлиг бас бий болох хэрэгтэй гэх тэрэндээ бас их гүн итгэдэг. Тэгээ энэ нь нөгөө орчин цагийн таны төрөнд дурдсан эцэг хэрэгт ёстой. Хоршоод ирэхээр нөгөө одоо ч гэсэн хятадуудын донд байдаг гэр бүлийн нэр хүндийг хадгалан авч үлдэх. За мөн дээрээс нөгөө өөрийн гэр бүлдээ үнэн шударга харуулах нэг юм орчин цагийн хятадын юм сэтгэлгээ яваад байгаа шүү дээ. Ер нь их гэр бүсэг ард түмэн л дээ. Тий, маш гэр бүсэг. За хоолой идэхтэй үрцээгээ хоорондоо ширээгээ таар сууж ширээгээ эргүүлээд хоолой идэж дээ. Тий. Бид нар ч яг хувьдаа аягалчаал тэгэл цаашаараа сууцгаач. За тэр. За ямар ч хэлсэн ингээд энэ яаж ийн шар ачууртны бослохоор одоо яаж ийн нутгийн язгууртнууд одоо бас тусдаа хүчрхэж шар ачууртын бослохыг дарахын тулд хувьдаа хүчрхчээд хувьдаа айрамтай болсон. За ингээд түүхэнд хоорондоо байлдаад В, Шу, О гэсэн 3 улсыг түүхэнд гаргаснаар 280 оны хүртэл орчин тогтносон 3 улсын үе гэж Хятадын түүхэнд бол гаргаж ирж байгаа. Энийг бол англи хэлээр Three Kingdoms гэж түүхэнд бүр байдаг. Өөр 3 улсын үлгэр бүр энэс хүртэл сэтвсэн. Гайхамшигтай бүтээл шүү. Луус хааны. За 3 улсын энэ төр бол ер нь бол яг бүгднгээ хоорондоо байлдаад тэгээд Жин гэдэг улс одоо нэгтгэн захирч нэг үтсэн боловч өмнөд хойд гэж 2 улс болоод хуурцсан. Хоорондоо хаагдцсан. За энэ өмнөд улс 420-оос 589 манай эртний. Хойд улс нь 386-аас 581 оны хооронд задраад 581 онд Суу улс гэж үүсээд за ингээд дараад нь Тан улс 618 онд байгуулагдсан. За 3 улсын үеэс 220-оос 280 он Тан улсыг мөх хүртэл буюу одоо 907 хүртэл 700-аад жил Хятадын феодалын нийгэм бүрэлдэн тогтож маш сайн хөгжсөн. За тэр үеийн феодалын нийгмийн харилцаанд газар өмчилж исэн.
үе удам дамжуулан ашиглаж байсан, мөн тариачдыг хамжлах талбай болгож байсан маш их юм одоо дэвшилт одоо хамжлахын тариачны юм гарч ирж байна шүү дээ. За харин тан улсын үед Хятад феодалын нийгэм эрчимтэй хөгжөөд феодалын эрх мэдэл бүр бэхжээд хөдөө аж ахуй гар үйлдвэрлэл худалдаа хөгжиж байснаас гадна даавуу нэгж эхэлсэн байна. Даавуу гаргаж ирсэн байна. Тэгээд будаг гаргасан байна. Шавар идэл хийсэн, төмрийг боловсруулсан, усан онгоц бүр хийж исэн. Тан улсын үед. Тэгээд зүүн хаан улсын үед нэвтэрч ирсэн бурхны шашин их дэлгэрсэн. Бурхны шашин. Ер нь тан улсын үед одоо дэлгэрсэн энэ бурхны шашныг тан улсын буддизм буюу там буддизм, чам буддизм, зэн буддизм гэх ингэ явчихж байгаа. Янз янзаар тайлбарлагдаж байгаа. Чам буддизм ч гэдэг юм. Одоо хамгийн гол нь тан улсын үед чинь бас гайхамшигтай одоо юмуд хөгжиж эхэлж штэ. За ингээд одоо эрх баригч ангийн номлол болоод тан улсын үед шинжлэх ухаан, соёл, удир зохиолын хүрээнд ихээхэн ололт олсон. Дэлхийн хамгийн эртний чулуун гүүр болох одоогийн Хэбэ мужид байдаг Жарогийн түүх одоо гүүрийг төслийг нь гаргаж барьж ирсэн. Мөн сайхан инженерүүдтэй байжээ. Том дайнуудад дар хэрэгэлсэн, мод зүсэж ном хийсэн, уран зургийг бол хөгжүүлсэн. За ингээд манай үеийг хүртэл нэрд гарсан яруу найрагч болох Ли Бай. Тан улсын алдарт яруу найрагч Ли Бай. Тэгээд Дуфу, Бозүй, Ханью, Лю Жуана нар төрөн гарцгаасан. За ер нь бол одоо энэ үед чинь тан улсын үед нэг сони юм илээ. CEO буюу баруун этгээдэд зочсон тэмдэглэл хэмээх Хятадын алдарт уран зохиолын дөрвөн дээжийн нэг нь бичигдсэн шүү дээ. Тансан ламын баруун этгээдэд зочсон тэмдэглэл гэдэг. Ер нь Хятадын энэ алдарт уран зохиолын дээж чинь ерөөсө баруун этгээд зочсон тэмдэглэл байгаа. CEO. За тэгээд Хом Мэлун буюу улаан асрын зүуд байгаа. Тэгээд Шин аяаны Шөхөжан буюу хүйтэн уулын бичиг байгаа. Тэгээд Лу Сёнгвайны Сангуои буюу гурван үсийн үлгэр гэж байна. Ийм алдартай бүтээлүүд бол ингэж гарч ирж ирсэн. Тэгэхээр энэ яаж вэ? Тан улс бол Хятадын түүхэндх маш ахиц дэвсшил хөгжлийг гаргаж ирсэн. Ийм улс байна. Тэгэхээр одоо Хятадууд ч бас яг нэг тийм одоо газар тариалангаа эрхлээл тэрэндээ хадагдаад байгаа биш. Альва зүйлийг танин мэдхийн тулд худалдаа арилжаа шинэлэг имийг одоо маш сайн хөгжүүлж ирсэн. Тэгээд тан улсын сүүлийн жилүүдэд Хуан Чоогоор өдөр туссан тариачны бослог гарсан. Тэгээд ингээд феодалын эрх баригчдад бас хүчтэй цохилтол өгж исэн байгаа юм. Тэгэхээр энэ тан улсаас хоошоо бол одоо яах вэ? 907-оос 960 онд одоо 5 улс оршин тогтносон. За тэгээд өмнөд хойд сүм улс байгуулагдсан. Ингээд 11-р зууны ихээр одоо Кеданы Ля улс одоо хар Кеданч гэж нэрлэдэг. Одоо хүчрхчээд Хэбэ мужийн хойд хэсгийн булааж авж ил байсан 16 тойргийг нь эзэлж ил байсан. Гих мэт юм болсон. Тэгэхээр энэ эртний Хятадын иргэншил тан улс хүртэл ийм олон түүхийг бичиж байхдаа хүндрэлтэнд одоо ном барлахыг тийм ээ Шизи Хятадын энэ агуу их соёл бол энэ гайхамшигтай шүү дээ. Тэгээд энэ өөрчн бас Хятадуудын нээсэн юм чинь луужин байна. Би түрүү хэлсэн. Цаас байна, ном барлсан. Хамгийн гол нь одоо энэ шаантар бичгийг бол одоо өөрчилсөн. Тэгээд ч тан улсын хаан цус их арай шинжлэгдэж ондоо болж эхэлсэн байна. За, тан улсын үеийн хүртэл чамд ер нь яг ямар судалгаа байна? За, ер нь Хятадын ихэнх үеийн түүхүүдийг ингээд үзэхээр яг миний судалгаагаар, миний одоо олж харснаар юм уу? Зөвхөн надад олдсон их сурвалжаар бол Хятадын түүхийг бол эрт үе, эзэн төхөөрний үе, орчин үе гэж гурван ангилаад шиг байна. За, магадгүй тан гүрэн хүрээд Хятадын эрт үеийн түүх энэ хүрээд жоох өндөрлөж явах шиг байгаа. Тэгэхээр ер нь Хятадын тан улсын үед бол бас нэлээд алдартай маш олон кинонууд дээр дүрслэгдэж гардаг. Маш өндөр хөгжил төрсэн энэ үе бараг ингээд явж байгаа. За, тэгээд бас энэ юу байгаа шүү дээ. Маш их тийм одоо чам буддизм орж ирсэн гэдэг чинь одоо буддийн шашны сүм дуган хийдийг их баригдсан. Одоогийн энэ урд зүгийн тэр Чиндүү гэд хот байдаг шүү дээ. Тэнд бүр уулаар хийсэн том буддагийн хөшөө байгаа шүү дээ.
Тэгэхээр чин энэ бүддийн шашин бас маш сайн хөгжиж одоо нэгсэнтэй оюуны хувьсгалд одоо өөрчлөлт оруулсан байгаа. Буддизм ингэж хөгжиж. Тэгэхээр энэ эртний тан гүрэн бол ер нь хятадын түүхэндээ одоо эрт үеэ ингээд одоо занглаад ингээд дуусгаж байгаа. Энэ бол хятадын эртний иргэншлийн гайхамшигтай он жил үүдэлтэй. Энэ дээд Монголын Баян хар уулын доод ингээс хөхмөрөн их авдээ. Ингээд Дорнод хятадын тэнгист цутгахдаа замдаа олон газар нутгийг тижээн усалж үржин шимтэй болгон тариа бодааны их орон болгож хуурхсан. Дээд Монголын Баян хар уулын хойд ингээс шар мөрөн их авдаг. Яагаад гэвэл бас юу ихтэй. Шар мөрөн гэдэг чинь яагаад ингэж нэрлэлцсэн гэвэл илсэн дээр урсдаг. Тэд шар харагдаад байдаг. Тийм талд. Яг гიშх юм бол хайрах чулуу байхгүй шүү дээ. Илсэн дээр урсаж байгаа байхгүй. Шар мөрөн. Тэр чинь маш их дийхтэй эргэн тойрны газруудыг маш их үржин шимтэй болгосон. Монголчууд яг энэ мөрнийг бол заримдаа их эзэн Чингис хааны үед хатан голын хөвөө гэж бас нэрлэж лээсэн. Тэгэхээр энэ бидний урд хөрш юм аа. Бид ийм урд хөрштэй олон мянган жил бөөрөөрөө элэг бөөрөөрөө хилэлд юм аа. За энэ усыг энэ хөршийг бас мэдээж хэрэг хөрш хөштэй дургу гэдэг ер нь бүгдээрээ л элдвэр бас жоохон доош нь дормж байдлаар хилдэг л дээ. Гэхдээ бас ер нь энэ хөршийнхаа түүхийг, хөршийнхаа энэ иргэншлийг бас яг түүхэнд оруулсан, хүний түүхэнд оруулсан хувь нэмрээр нь бас зөвөр нэг удаа харцгаая. Үүгээрээ нэг хятадыг магтаад байгаа юм бол байхгүй. Альва том агуу хүний түүхэнд бүтсэн агуу иргэншлийн нэг юм аа. Тэгэхээр энэ иргэншлийг бид нар бас бидний хөршил ими чинь бидэнтэй нэгт холбоотой дүүхэн цаг үед байсан л ими чинь энэ хөрш, энэ иргэншлээ бас зөвөр ойлгох хэрэгтэй. Хятадын 5000 жилийн иргэншил өнөөдөр хүртэл хөгжсөөр л байна. За энэ хүрээд ингээд энэ удаагийн дугаараа ингээд цусарлаа. Бид нартай бас хятадын иргэншлийн талаар маш үнэтэй түүхэн мэдээлэл, мэдлэгээ хуваалцсан бэлгүүн судлаачтай маш их баярлалаа. За Эд хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.